Сайн байцгаана уу? Та бүхэнд цөөхөн хэдэн мөртийг хүргэж байна. Шаахаа гутлын мөр шавар тагзнаас алдуурч шалзарч ялзарсан саримсны ихүүн үнрээр болж хил дамнаж зугаацж хил доромжилж галзуурч үнэтэй машинаар сэлгүүцэж өөрийн юм шиг таруулзаж байхад дээдс ноёд яагаад чимээгүй байдгийн бол дэндүү омогтой ирчүүд минь номхон байдгийн бол эмс охтыг минь ганц зоосоор үнэлж байхад эх орныг минь буцалтгүй тусламж нэрээр цөлмөж байхад уул ус газар шороонд минь эзэн суугаад байхад уурхайн дутаа моглон эрс яагаад хүлээтэй байна вэ? Ясыг минь мэрж цусыг минь сорж дийлэхгүй болохоор ямтныг нь худалдаж янхныг нь оолж удныг нь булангуртуулж улсыг минь хуваах гэж байна. Ухаан тард минь яагаад уурлахгүй хараад байна. Цаг нь болсон монголчууд минь цаасан дээр биш зүрхэн дээрээ тамгалсээр цасан дээр биш цусан дээр сэлж бос. Эх орон ч нь үйлж байна. Цаан чинь эзэн Монголоо хүлээж шаналж байна. Эцэг тэнгэрт нь хүлэгнэж байна. Их байгальт нь өмөлзөж байна. Ханзнаас сэтэрдэггүй хар шахаа мөрийг халахын нутгийн хаанч бүгшгүүл гуй дэ бат цэцэг гэж хүний зохиосон шүлгэнээс уншин сонирдууллаа. Баярлалаа та бүхэндээ.